17 дугаар зууны ихэнх үеэс Монголын хойд урд хоёр талаас түрэмгийлэн эзлэх хаант Орос, Манж Чин улсын бодлого идэвхжиж, Монголын газрын зурагт өөрчлөлт орохын эхлэл тавигджээ. Оросууд Сибирийн аймагуудыг эзлэн Монголын хойд талаас төрж шахах болжээ. Манжийн инх амгалан хаан Оросын газар нутгийн түрэмгийлэг эсэргүүцсэн халахчуудын тэмцлийг дэмжиж байсан ч амжилт олоогүй. Галдан бошигт халахыг эзлэхдээ Оросоос цэргийн тусламж авсан хэмээн цуурхсан тул манж нар ойроод Оросын цэргийн холбоо байгуулагдахаас болгоомжилж Оростой хилийн гэрээ байгуулж найрамдсан. Хилэлцээр Оросын Нэрчүү хотын дэргэд 1689 оны 8 дугаар сард хийгдэж, манж нар Агнуурын тэнгис төдөөгийн Камчатскийн ихэнх хэсгийг өөртөө авахыг зорьсон бол Оросууд байгаль нуур Агнуурын тэнгисийн эрэг хавийн нутгийг авч үлдэн хар мөрнөөс урагших газрыг манжид өгснөөр хилэлцээр дуусгар болсон. Энэ хилэлцээрээр эртнээс нааш хэдэн мянган жил монголчуудын үндсэн газар нутаг байсан Баруун ба Зүүн Сибирь, байгаль нуур хавийн асар удам нутаг Оросын мэдлэх болсон. Хил тогтоох хилэлцээрийн 2 дахь үе халах Оросын хил орчмын Буур голын хөндөд 1727 оны 8 сард эхэлж Баргын нутаг дахь Эргүүнээ голын зүүн эргийн Авгайт уулнаас Саяаны нурууны Шавинан даваа хүртэл 87 хос овоо босгож Монгол Оросын хилийг албан ёсоор тогтоосон ч монголчуудын уугуул нутгаас ихээхэн газар нутаг алдагдсан түүхийн нэгэн хар тол болон үлджээ. Манж нар 1756 онд зүүн гарын хаант улсыг эзэлснээр Алатау нурууны Арби, Догол нуур, Төмөрт нуур, Долоон ус гол, Ийлийн мөрний дунд ба Адаг урсгалын сав газар Оросын мэдэлд үлдсэн ихэнх нутаг нь Манжийн харайнд оржээ. Орос манж 1864 оны 9-р сарын 25-нд Тарвахтай нурууны өвөрт орших Тарвахтай, одоогийн Чукчук хотод байгуулсан гэрээгээр хуучин зүүн гарын хаант улсын нутгийн хойд хил буюу Тагн урайхан Шавинан даваанаас баруун тийш хилийг тогтоохдоо монголчуудыг огт оролцоолаагүй ажээ. Уг гэрээгээр Тарвахтай нуруу, түүний Арби хөндөй, хар эрэг орчмын Адаг, Зайсан нуур, Маркнол нуур зэрэг зүүн гарын улсын нилээд нутаг Оросын мэдэлд орсон байна. Богд хаант Монгол улс нь Манж, Хятадын дарлалаас өвөр Монгол Баргын газар нутгийг салган авч өөртөө нэгтгэх сонирхолтой байсан боловч хүчин мөхсдөж зорилгодоо хүрч чадахгүйгээр барахгүй газар нутгаа алдсан юм. 1913 онд Хятадын засгийн газар Алтай хязгаарыг хүчээр нэгтгэн авахаар үлэмж цэргийг Монгол түлхэн оруулж зарим газрыг эзлэн авснаар Монгол Хятадын хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлжээ. 1913 оны 12 дугаар сард Монгол, Орос, Хятадын тал байлдааны ажиллагааг зогсоох хилцээр байгуулж Алтай нуруугаар цагаан түнг хүртэл цэрэггүй бүс тогтоожээ. Гэвч 1915 оны Хяхтын 3 улсын гэрээгээр хаант Орос, Хятад хоёр тэрхүү цэрэггүй бүсийн шугамыг улсын хил хэмээн Монголд хүчээр тулган хүлээлгэж Тагн тувааг Орос дээрэмдэж Алтай нурууны өмнөд бил, хар эсчис, Чингил, Булган, Өрөнг голууд Өрөнг нуурын сав дагуух Монголын нутгийг Хятад дээрэмджээ. 1921 оны ардын хувьсгал нь дэлхийн давтцанд Монгол улсыг дахин тунхаглах, улсын хил хязгаарыг авч үлдэхэд чухал нөлөө үзүүлсэн. 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Бөгөд наримдах Монгол ард улс ба Бөгөд наримдах Хятад ард улсын хилийн гэрээ байгуулагдаж 1962-оос 1964, 1982-оос 1984, 2001-ээс 2005 онд хамтарсан хилийн шалгалтууд явуулсан. Энэхүү гэрээ нь нэгдсэн үндэсний байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт бүртгэгдсэн олон улсын гэрээ хилцээрүүдийн 14375 тоот бүртгэлд 1975 оны 10 дугаар сарын 9-нд бүртгүүлснээр манай улсын өмнөд хил олон улсын хэмжээнд баталгаажсан байна. Монгол Оросын хил нь 1958, 1976 онд Бөгөд наримдах Монгол ард улс ба Зөвлөс социалист Бөгөд наримдах холбоот улсын хооронд байгуулсан хилийн гэрээнүүдээр шинжлэгдэн 1977-оос 1979 онд, 1987-оос 1996 онд хамтарсан шалгалтууд хийгдсэн. Ийхүү Монгол улсын хил олон зуун жилийн туршид өөрчлөгдөн хувирсаар 20 дугаар зууны дунд үеэс
олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаар газар нутагтай болсон билээ.